我们是一直在申诉当中、维权当中。因为当时就是我们在跟他们对方商量的时候，当时股东有个叫巴特，巴特股东当时说了一句什么话呢？我哥哥是检察院的最高领导，就是你这次投资就当赌博输了一样吧，你找谁都不带好使的。这是当时我没有信。тухайн хэрэг одоо хүртэл шийдэгдэж явж байгаа. Бидний араас нь хөөцөлцөөр байгаа. Гэхдээ тэр улсын ерхий прокурор асан дорж 道尔基扎布，他说他哥哥是道尔基扎布，是最高检察院领导，你找谁都不好使。你所这次的投资就当上赌博输了。Долиг жавын дүү буюу Баатар нь та нар казино тоглоод алдсан гэж бодоо. Та нар хэнийг ч яагаад хэрэггүй, бүгд манай тал байгаа гэсэн хариултыг хэлээд ер нь бол хөөгөөд явуулсан юм. Тэгээд энэний хувьд дээр би ямар нэгэн худлаа зүрсэн үйл ярьсан юм бол байхгүй. Энэ бол үнэн гэсэн хэлж байна. Financial 有什么结果？第一个吧，我跟都签了保密协议，正在刑事调查当中，我在等结果，我也期待着，我也深信能给我一个公平公正的一个结果。Яг одоогоор би яг хуулийн хүрээнд энийг хэлэх боломжгүй. Гэхдээ би шийдвэрийг би ч гэсэн өөрөө хүлээж байна. Монгол Улсын шүүхээс зөв шийдвэр гаргана гэдэгт би итгэлтэй байна гэсэн. Тийм, алгаа бол. Тэр одоо ямар эзэнтэй яадаг компани? 他说啥？ алгаа бол нэг新的老板是然后那是什么公司呢？奥利格堡垒河，它的是名下一个采矿证是位于苏赫巴特省东70公里处一个开采证。алгаа булгын 是位于苏赫巴特省 Сүхбаатар 东аймгийн 70公里处。 Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд барилах олборлолтын компани байгаа. 老板是蒙古人。老板都是蒙古人。бүгд монгол хүн ба. 厄尔德尼 Эрдэнэ 就是这几个人的名字，你就念什么？一个是厄尔德尼、巴特、公布，就是这几个人。 бүс захирлаар нь Д Эрдэнэ, хувьцаа эзэмшигчдэн Д Баатар, Д Даваа Дэмрэл, С 巴特达瓦蒙古日格。С Гомбор Агчаа, Б Батбэлэг гэсэн хүмүүс. Тийм хувьцаа эзэмшигч. Баатар 是那个 道尔基扎布的亲弟弟。тийм долиг жавын дүүн юм. Одоо яагаад одоо энэ хаард боллоо гэдэг гэдгийг санаа. Тэгэхээр би 50 тэрбумын анхаарал хийсэн шүү дээ. Одоо нэг хохирол авч байгаа бол өнөөдөр Тасо. За нэгдүгээр болохоор яагаад одоо тэр цагаатаа хамтарч одоо хамтарч ажиллахаар болов? Тэгэхээр би буруу сонсох бол 50 тэрбумын хүн оролтод орсон гэж ярьлаа шүү дээ. Өнөөдөр хүртэл шийдэж байгаа нэмээд бас ямар хэмжээний хохирлыг бий болгож байгаа. Тэгээд дээрээ就是我说500多亿蒙图是我们能拿到就是这个汇款单呐、等等的一些个，剩下就是原来我们往中方电厂，因为给对方电厂煤炭，至于他不让这块不让我们拉煤，不让进矿，这些间接的损失远远要大于我现在的损失。хоёр дахь асуултанд хариулъя. 50 тэрбум гэж байгаа. Тэр нь болохоор бид нийт хөрөнгө оруулсныхаа дараа тэр уурхаагаас бид нүүрс олборлох гэсэн. Гэхдээ нийт хөрөнгө оруулалт хийж дуусны дараа бидний нүүрсийг олборлохгүй бидний энэ ажилд оруулах байгаа. Яг одоо алдагдлыг тооцвол ер нь тэрнээс ер нь маш их давж гарах байхаа гэж. 第一个问题是为什么跟那个外国的合作？因为就是通过一个蒙古人叫齐木德，和厄尔德尼他们是朋友，
找到我，要真诚合作，并拿出股权，所以签订协议。我也相信他们就是这样就开始投资合作的。 чимгээ болон энэ Эрдэнэ чимгээ одоо Эрдэнэ гэдэг үндэ чимгээгээр танилцаад хамтын гэрээ байгуулж одоо энэ бүх гэрээ хэлцээрээ байгуулсаад би ч гэсэн өөрөө итгэсэн. Тэрний үрээнд бол энэ гэрээ хийсэн. 在我们，我说一遍嘛，就是在我们跟他合作，就是投资合作，我们一直往回追，让他给我过股权当中，应该是有6个多月吧，我们已经投了几千万了，几千万人民币。现在到以后不是，就是当时2017年年初，我们跟他合作时候，已经花了几千万的时候，我们一直在催他给我们过股权。你先翻译。тухайн үед 17 онд гэрээ хийгдэж байгаа үед бид нар тэндээ гэрээ хийх хэдэн зуун саяыг бол бас үссэн. Тэгээ энэ гэрээ хийх гэж 在这当中，他以各种各样的理由不给我过。 тухайн үед бол тэр就是对方奥利保利葛全体股东嘛。Одоо алгаа болгын нийт хөрөнгө оруулагчид янз бүрийн шалтгаан хэлж ажиллагааг хойшлуулж ирсэн. Ажлыг ер нь бол хойшлуулж ирсэн. 就是我当时第一份合同是2017年6月6号跟他签的是合作协议。6个月我花了很多钱以后，在2017年12月5号又跟我们签一个煤炭销售公司。 2017 оны 6 сарын 6-ны өдөр одоо гэрээ байгуулсан байгаа шүү дээ хамгийн анхны. Тэрийг байгуулахад хэдэн ер нь маш их мөнгө өрсөн. Тэрний дараа хамтын ажиллагаа эхлүүлснээс 6 сарын дараа 2017 оны 12 сарын 5-нд нэг бүс нэг зам гэх нэг төхөм уурхай их нөөцийн борлуулалтын хамтарсан хөрөнгө оруулсан компанийг бол байгуулсан юм. 同时，并且就是这个各个股东都到我中方东吴旗签署和沈阳公司一个合作协议，并承诺，如果我们不在这个公司出煤，出现第三方出煤，可以按偷盗处理，我们有权利扣押他出去奥利保利葛的原产地证明，如果出现，我们有权在中方站台扣押。 的一个合同。 гэрээний дагуу болохоор хөрөнгө оруулагч талын зөвшөөрлгүйгээр 3 дахь одоо оператор одоо 3 дахь компанийг оруулахгүй хамтарсан ажиллагаа ажиллуулахгүй гэсэн тохиролцоонд уг нь бол байсан юм байна. Тэгсэн боловч одоо нөгөө өвчин ковид гарсан шүү дээ. Ковид гарсны дараа одоо хөрөнгө оруулагч нь Монголд ирэх боломжгүй. 当时 тэгээд 翻译完了吗？ ирэх боломжгүй болоод тэр үед нь болохоор олгой болог компани маань өөрсдөө дур мэдэн шууд 3 дахь компанитай гэрээ явуулж олборлолт хийж эхэлсэн. Тэгээд гэрээ ер нь шууд тэгэл зөрчигдөж эхэлсэн. Маргаан ер нь тэгэл байсан. 当时就是疫情我们进不来，等到疫情开关之后，我发现他们把我们剥离的煤通过第三方卖出去了，我们就行使我们的合法权益，通过法院就把他4000多吨煤，当时呢是中方老板应该是姓梁，我们通过法院就把这4000多吨，我们在中方站台就给他扣押了。Түүний ярьсанчлан ковидын дараа одоо Монголд ирэхэд шууд олж ирнэ бол мэдсэн. Биднэрт өгөх ёстой байсан тэр нүүрсийг маань 3 дахь компаниар дамжуулан өөр компанид ер нь зарсан байсныг мэдсэн. 最后现在他就是一看搁奥利保利葛的原产地证明出去，我们在行使我们中方的权益，这样他们就张冠李戴，把奥利保利葛的煤拉到安达伊利奇监管库，用别的矿的名头再做这些个违法的行动。
олгой булгаа дамжид одоо 3 дахь байгууллага зарагдаж байгаа. Энэхүү нүүрс маань ер нь бол одоо хууль бусаар одоо биднээс авсан тэр нүүрс муу юм аа. Тэгээд хууль бусаар ер нь бол ингэж олборлтын хууль бусаар борлуулж байна.翻译完了吗？那个第三方那个公司是什么公司？第三方公司叫“一带一路”土和木销售公司。 3 дахь компани гэдэг нь одоо нэг бүс нэг зам түүх юм байна. 不是，你说是买煤，说是买煤的第三方公司吗？是 олгой болох 3 дахь компанитай гэрээ байгуулаад олборлол явж штэ. Тэр компани ямар компани олгой болох ямар ямар хамгийн ямар компани那个煤厂跟第三方公司是吧？第三方公司的名头我没记住，但是对方是个中国人，姓梁。当时我们就是在通过法院就把那4000吨扣押了，扣押之后，就是这个公司我回去可以找到这个公司。现在他们就不用奥利保利葛的原产地证明书，拉奥利保利葛的煤用别的公司再出了很多。这个必须得说。必须得说。дэрэг 3 дахь компани болохоор хятад компани байгаа.姓Ян. 姓梁. Ян овогтой хятад хүн байгаа. Тухайн сүүлдээ олгой булгаас авч исэн боловч одоо болохоор энэ олгой булгаас нэг тийм авах шаардлага болсон өөр нөгөө дамжиж 就是他没有权利的，必须用我们公司出嘛。他现在用别的公司到中国的站台上，我们就用法院把他扣住了。扣住第一次以后，他们就不用奥利保利葛的原产地证明出了，他用别的公司出。这个我们在中国就没有权利，那个扣押他的这个啥，只能是奥利保利葛的原产地证明，我们才有权利扣押，并且我们现在也在实施我们的权利。 Бидний зөвшөөрлгүйгээр олгой булгаас одоо энэ нь бол тухайн нүүрсийг олборлож тухайн 3 дахь шидгээ зарахт одоо ямар ч тийм хүчин зүйл юу ирэх байхгүй. Тийм. Өнгөрсөн хугацаанд одоо 50 тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэж байна шүү дээ. Олсон орлогын хувьд ер нь олсон орлого 500亿，那现在是花了500亿，然后对，500多亿嘛，多亿嘛，然后有没有收入例会有没有？没有，他们到现在一共才让我们“一带一路”这个名头上出喽是10多万吨煤才，就是3次让我们剥离投资，完了这个到现在煤就不让我们拉，非法卖给他人。 Бидэрт олсон орлого бол одоо яг тухайн хөрөнгө оруулалтын олсон орлого бол нэг байхгүй. Тийм тухайн одоо тухайн хэмжээний нүүрс хилээ олборлсон ч гэсэн биднэрт ирсэн юм бол нэг ашиг байхгүй. Энэ бол хууль бус олборлолтоо. 还有啥？就是现在呢，现在就是，既然对方已经是通过非法这种网络 Facebook 对我造谣，我现在在申请，我要继续把我的这个案子一点点公布于众，但是必须要通过法律给我一个承诺，然后我就开始一点点公布于众于大家，把我的案子，希望大家跟踪。 одоо эсрэг талын компани маань миний нэр хүндэд талдаж энэ сошиал сувгуудаар ер нь бол янз бүрийн мэдээ тархаж байгаа. Тийм үүнээс гадна одоо хэрэг маань шалгагдаж байгаа. Гэхдээ би та бүхэнд одоо хэргийн явцыг ер нь бол ингээд нэг нэгээр баг багаар ер нь бол ингээд мэдчих болно. 最后我还是相信，就是法院、检察院、公安局，会给我一个公正的一个结果。
同时也耽误大家的宝贵时间。谢谢大家。 хамгийн сүүлд би Монгол Улсын хууль шүүхийг хууль шүүх үнэн шударга шийдвэр гарна гэдэгт би итгэж байгаа. Та бүхэн ирсэнд баярлалаа.